Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан соёл урлагийн төслийн хүрээнд сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрлэхэлд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалах, үе тэнгийн дээрлэхэлтэнд өртсөн хүүхдүүдэд зориулсан банхар арт терапи төсөл хэрэгжүүлж эхэлжээ. За дээрх төслийг 1 жилийн хугацаанд Хаанвал дүүргийн 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль, 147 дугаар сургуулиуд дээр хэрэгжүүлэх юм а. Арт терапинд бүх насны бүх төрлийн асуудалтай хүнд өөр төрж байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үгэн бус аргаар буюу урлагийн төрөл хэрэгслүүдээр дамжуулан илэрхийлж байх явцдаа өөрийгөө таньж мэдэх, өөрөө өөртөөгөө өөрчлөлт хийх шийдвэр гаргах боломж олгодог процесс юм а. Өөрөөр хэлбэл хүний сэтгцийн гүнд байгаа асуудал хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх хамгаалах шийдлээ үйлчлүүлэгч өөртөө олж харахад нь чиглүүлдэг мэргэжлийн ажиллагаа юм а. Энэ төслийн үр дүнд болохоор яг 3 зорилтын хүрээнд бол явж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ихэнд нь бол яг үе тэнгийн дээрлэлт хүчирхийллийг одоо тэг хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр бол үе тэнгийн сурагч багш нар бэлтгэгдсэн. За тэгээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бол одоо заагаад сургаад явах боломжтой болно гэсэн үг. Үе тэнгийн одоо дээрлэлт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх одоо арт терапи хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Тэгээ энэ одоо хөтөлбөрт маань болохоор 200-аас 300 хүүхэд хамрагдана. Тэгэхээр Швейцарын хөгжлийн агентлаг одоо энэ төслийн гол санхүүжүүлэгч нь болж байгаа. Тэгэхээр Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд ерөн Швейцар холбооны устдаа ерөн Швейцар хүний хувьд тийм ээ одоо энэ хүүхэд болон хүүхдийн хөгжил бол маш одоо чухал асуудал байдаг. Тийм ээ хүүхэд бүр одоо тайван сайхан орчинд тийм амьдрах, боловсрох, хөгжих эрхтэй. Арт терапист буюу урлагийн сэтгэл засалч нь сэтгэл зүйг бүтээлч үйл ажиллагаатай хослуулан хүнд тулгамдаад байгаа асуудлыг хэвшмэл явагддаг ярианы бус аргаар илэрхийлүүлж тухайн хүн өөртөөгөө боломжоо илрүүлэн өөрийн амьдралдаа өөрчлөлт хийхэд нь чиглүүлдэг ажилт юм а. Банхар арт төсөл эхний ээлжинд 48, 52, 147 дугаар сургуулиудад 1 жилийн хугацаанд явагдана. Энэхүү төсөл нь үе тэнгийн дээрхлэлт, үйлдэгч, хохирогч болон гэрч гэсэн 3 талуудыг хамруулна.